За хийцээ. Ой, айлуу айч тийм бэ. Айн дээр доор. Гимшээс үр идэх байх. Ямар ч юм. Хөөс идэж ирсэн. Бид тийш. Энэ жилдээ бүгдээр эрүүл их саруу сайхан байж ажил үйлсний өдөр амьдуудтай дүүрэн сансан хүссэн бүгд нь сэтгэлчлэн гэж байгаа гэж. Бид нар бас ийм жижигэн лифттэй айлаар орсон. Тий одоо ингээд хамгийн очихыг хүлээж хүсэж байгаа айл ямар айл вэ? Нэмээс үсэж би бодож. Нэмэнгийн гадна байж байгаа. За. Хамгийн очих дуртай байлаа. Аа. За бачнахандаа очичлоо. Тэгээ дугаарах их байна. Имийг чинь байна. За. Орено. Чоожах их байна. За. Болсон. Баярлалаа. За яаш таних. Юу? Ачаа ингээд за хамгийн очих дуртай айл болон очийг хүлээж байгаа айл. Хамт настууд бүгдээр ш. Тэгэл хамгийн өндөр настай эмээ байна. 97 настай. Ер нь ахмадуудаа хүндэтгэж золгодог учраас ер нь Дуртай юм уу? ахмад хүмүүстэй л илүү очих дуртай. Бора эмээ айл. Өөр эмээ. Миний гой кока. Зүгээр юм. Дуурайх. Минийх эмээгийнх бора эмээгийнх. Уг нь бол өмнө нэг ахын очдог гэсэн бохгүй юу? Тэгсэн чинь одоо тэр ахын очих болсон. Ямар? Нямбруу ах. Мэдгүй. Одоо бид нэгдүгээр харуулт дээр ирж байна. гэж. Би аваад ирээ. Янзын тоо зөвлөсөн. Би аваад ирээ. Би гээд тэнгүүд тарав гарч ил да. Тэнгүүд дуусч. Хоёр гэртээ хараа бичлээ. Монгол ширээ да над доош тарив. Төвтэй байхаар биш л. Би бага хахад энд тоглолтгол байла цагаан сар ирээд. За тэгээд энэ айлаас гараад манай хээжийн талын хамаатнууд энэ жил анх удаага бөөнөрөө хамт нэг юм газар цагаан сараа хийхээр болсон байхгүй юу? Ингээд бид нар хамаатнуудаараа бөөнөрөө яа, ямар хөөрхөн юм бэ? Лайфо. Чада барай зам байгаа. Я төсөөлсөн юм нам часаа. Я намбах шууд ага хийдэллээ. Өөрсдийнхөө үйлчлэгээний ажлыг хөгжүүлж хамбай болсон эхэн үнэлдүүдэд үнэн татах хэрэгтэй. Яагаад долгосын ажлаа нээсний мэдвэя.
Рочны баян болсон дээг өмшдөг. Дээгний баян мэдээ. Амаа нэногч чалбадаг ахан түши баян байна. Өөдөө үгүй гүндээ таавшиг. Хүмүүри баян байна. За бэлэг гадаад гол ажиллаа явж байна. Тэрэг үү те? За. Бэлгээ авч байна. Тэр чи алга байна. Тэндээ зүгдүү. Тэндээсээ гараад манай эмэг гэх рүү явсан. Надад ямар намайг чи өдөөс олчоод юм байж тараа байна. За guys, шиний нэгэн бол нэг иймэрхүү байлаа. Би уг нь бол микэ ингээд цэнгэлсэн байхгүй микрофоноо. Тэгээд тэрүүгээр ингээд ер нь бол бичлэг хийнэ гэж би бодсон юм. Тэгээд микэ ингээд цэнгэлчихэд одоо нэг нь эндээ барьдаг, нэг нь ингээд уцруугаа залгаадаг юм байгаа шүү дээ. Тэгсэн чинь би эндээ барьдгаа цэнгэлчихэд уцруугаа хийдгийг орхицсан заяа гэртээ. Зарим бодож байсан бичлэгнүүд байхгүй болсон л доо. Манай ээжийн талын золголт байхгүй юу? Үйл ажиллагаа шиг юм том зүйл болж байгаа учраас би өөрөө гоё тэнд ингээд гоё байхын хажуугаар бичлэгийг жоохон хэцүү байсан. Айгу ядарсан байгаа. Тэг саяныхаа бичлэгийг хичээд гэртээ очиод дугаас нэг илүү дутуу юм ийгүйгээр мөрөө угаатал тэг шууд унтаж амарсан байдаг байгаа. Хай. Цаг хэдүүлээ мэдгүй. Гэрээсээ ганцаараас ирсэн байна. Би ер нь бол ээжийг бодуулаараа удаанаараа боддог байхгүй юу? Тийм учраас амжуулаад өөрөө бодчих гэж бодлоо таа. Өнөөдрийн бодолд миний хүссэн шиг басангүй. Гэхдээ яг Яа, сис гоё байлээ өгтөө хийчихээ. Үтсэн. Яг аа. Аа, ч сайн байна. Вот, өнөө хэдийг дагаад явсан чинь жоо явж байгаа нухруулаад усаахгүй гараад дараа. Найрс нэрээс. Тэг вагонд суух гэсэн чинь бүгдэнд виски, 2-3 шиг виски авдаг. Яач. Хай яач. Ангтай манайхаар яа, арай. Гоё хэмжээ. Сая ингээд амар төвжирсэн. Тэгээд төвжирэл дондор бид гурав баах юм ярьсан. Уг нь бол тэрийг яг бичлэг хийгээсэн байхгүй юу? Тэгсэн чинь миний багтаамж өрсөн. Тэгээд би сая TikTok-оор устгаж байгаа багтаамжтай болсон. Дөрөвт хайл руу. Даварсан юм би юу? Энэ одоо яг яалт вэ? Нэг айлт орсон ч айгүй халуун байсан бохгүй юу? Бид гурав нөгөө үдээгээ хүлээнгээ орцонд нь арай сэрүүцээ төлсөө дараад байж байгаа. Ахан души баяр юм ээ. Өвси күнтэй давшин. Бои баяр юм бэ. Ха. Гү. Бид нэр гэртээ харах тамда аав ээжийнхээ хайрын түүхийг сонсоод харсан баг. Яагаад ээжийг ингээд крашч хийсэн юм? Өдөрт харагдаж байгаа шүү.
Хөөх охин байна гэж бодлоо. Энэ тэр дотроос л согоо нэг юм чи яах юм. Тэгээд хараад шууд мэдсэн байхгүй юу? Тэг манай дөө билэгт бит хоёр хог асгах хэрэгтэй болоод тэг бит хоёр хин хог асгахаа үзье. Хайжлаа даваадсан. Хайжлаа. Yes. Хавар иржээ найзууд минь. Билэгт хоёр тэгээ цагийг амжуулаад дарт IQ үзэж явсан мэдэг байгаа. Бид хаана гэсэн байна вэ? Хамгийн нэг дуртай гэдэг нэг хэлээдээс айл мөрсөн байна. Хамгийн гэж ер нь дуртай айлуудын нэг. Хамгийн дуртай айлууд нэг одоо нийс ратын хүүхэд болгосон хайлт ирсэн байна. Нийслэл дургаж байгаа тийм энэ айлтаа хийдэг нийслэл хийсэн байхгүй юу? Өнөөдөр ингээд гадаа цас орсон байна. Аав яг хэлсэн байхгүй юу? Өнөөдөр дулаахан байсан байхгүй юу? Тэгээд дулаахан бүүдгэр өдөр ингээд цас ор тийм оройн нь гэдгсэн байхгүй юу? Тэгсэн чи яг цас орсон. Баялаа. Чи тэгээд айл хийсмээр байна уу эсвэл гэрлүүгээ хармаар байна уу? Айл хийшээ. Айл хийсмээр байна уу? За тэгвэл явах уу? Билэг авъя. Тий. За явъя тий. Тэг маргааш манайд хүмүүс ярьж эхэлсэн. Тоо барьсан. Валентины цэцэг юм гоё болсон байна. Би өмнө Лилийн бүр амар дургбайсан байхгүй юу? Сони өнөр мөртэй. Тэгээ өөрөө яг ингээд авахаар дуртаалт юм байна. Тэгэхээр өнөөдөр ч ингээд тоогоо барьсан. Тэгээ одоо нэг айл руу явах гэж байна. Уг нь бол ингээд дандаа Монгол цамц өмсөд гадуур нь хандаа өмсөдсөн байхгүй юу? Тэгсэн чинь би Монгол цамц угаацсан. Тэгээд өнөөдөр угаацсан учраас миний Монгол цамц арай хатаагүй байж магадгүй. Би нэг авахтаач болохгүй тийм ээ. Тий, за байж одоо ханаа ингээс энийг яач за. Нэг хэлээрээ заяа. Тэгэхээр ер нь бол ингээд хантаз мантаз Монгол цамц өмснө гэдэг худлаахгүй юу? Тийм учраас зүгээр чөлөө хувцал өмсгөл юм байна л да. Юу ичили? Юуч? Намигээ хөөхөн. Намигээ хайташ юу хайгуулдаг юм? Намигээ хайгуултай юу чэбэдэг. Бэдэ тук-плага. Хантаас нэмэн товчийг товчлаач ээ. Цамц маань хатсан байгаа учраас зүгээр яг цамцаа өмсөд, танцаазаа өмсөд тэгээд ийм өмсөн. Яг энэ 3 хувцсыг юм бол сая цагаан сарын турш өмссөн байхгүй юу? Шинийн өнөөдөр чинь 5 штэ. 4 ч лөө 4 юм байна. Зүгээр чөлөөтэй хувцас өмсчих болно л доо. Угаасаа л манай баярын өдөр юм чинь зүгээр гой үндэсний хувцсыг өмсмөр санагдаад. За одоо би яах руу явж байна. Тэгээд энэ жилээс манай найзууд бид 3 нэгнийхаараа орж үзье гэж ирсэн баггүй юу? Манай 2 найзын төрөлтөөр надаас төрүүлж болдог болохоор бид тэр хоёрын төрүүлж чинь. Тэгээд хамгийн сүүлд гараад ирнэ. Тэгээд өнөөдөр гадаа ер нь бол айгүй хүйтэн тэгээд хүйтэн сэлхтэй байна. Яа, бүжигч. Манай найзын гойдэл өмссөн байна. Той одоо Немогийн орсны кодыг хаах гэж оролдож байна. Найзын дээрс өстэй гоё байна. За ингээд салаад идсэн, бууж идсэн. Айлын тавыг нэлээд хуурайлаа. За одоо ингээд чамдаа ингээд зүгээр. За Эчи. Хөөе. Oh my god. Найзын дээрс өстэй гоё. чи. Яа. Гайс. Найзын дээрс өстэй гоё. Ой нөхөн гарч ирлээ. Чи манай Оскар. Ямар жижигхэн юм бэ? Манай Оскар хажууд. Ой, арай дээр ирээд яа. Ийм хөөрхөн Рокки гэдэг жижигхэн ах байсан. Би тэнд авьяасан үзэлээ заа. Дөрөв үзчих юм. Энэ тоо. Тийм үү? Тийм үү. Энийг хавцын нараас тийм хавцсан. Тэгээ миний бичлэг энэ хүрээд дуусч байна. Би буцаа сургууль дээр ирсэн. Тэгээд энд ирээд хэсэг нэлээд завгүй байсан болохоор бичлэгээ урдан эдитлж чадсангүй. Цагаан сараас ер нь сарын дараа орж байгаа ч гэсэн та нар энэ хүртэл үзсэн бол мундаг байна, сайн байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.